Энэ хооронд Небужа бас Саны толгойд эргэжбэх бүх бодлыг сонсч байв. Бас Саны зүв байж болох ч Небужа цаашид явах зам хол байна гэж үзэж байна. Толгойн талбарын их бөөнүүд гайхалтайч ирээдүйд гарах зэвсэгтэй харьцуулбал юу ч биш юм. Бөд хурдан удаан бөгөөд бууцны дараа дотор талыг нарчиг шаарч сухтай болдог. Маш хүнд учраас их бөбөр хэд хэдэн хүн хэрэгтэй бөгөөд зөв бүдэх сургуулиуч шаарч сухтай. Мөн бороо орч чихтэй байвал хэрэглэхэд улам хэцүү болно. Эцсийн эцэст хартай чиг авбал амархан хатуурчдаг штэ. Гэхдээ Кайсо тухандан. Харин тэр одоо бас авиаслаг нэгэн тал тэд дараагийн шатны дэрийг өдөхгүй хийх байх. Гэхдээ одоогоор тэд одоогийн технологид найдах болно. Учир нь арга техникийг боловсроонгүй болгосноор шууд дараагийнх нь бижин болчихгүй. Гэсэн ч Небужа үүнд тийм ч хугацаа орохгүй гэдэгт итгэжтэй байна. Хүн бүр энэ дэрийг ашиглаж хөвчбөр зэсвэлээр хөөцөлдөг тэнцэлд хүргэнэ. Небужадан орно гэдэгт бүрэн итгэжтэй байгаа нь Изарыг нэлээд гайхшруулв. Яг одоо Wisdom Небужигийн сэтгэлийг хамгийн их зовоож байна. Түүний нөөц баялагийг аюултай хорцтой цуглуулж байгаа нь төвшөр төрүүлж байна. Гэхдээ Небужч бас зүгээр суугаад байгаа хэрэг биш юм. Энэ ертөнцийн авчирч буй хүч улам тамарч үүний улмаас дайны цар хүрээ өмнөхтэй харьцаашгүй болно. Хин нь илүү нарийн бэлтгэгдсэн болохыг удахгүй мэднэ гэдэгт Небужа итгэжтэй байна. Үүний дараа дүр зураг өөрчлөгдөж Тионагийн барайсан царай харагдана. Тэр Равагаас нэлээд болгоомжилж байгаа бололтой. Түүний хувьд энэ нэвртэй эмхтэй гач ирэх мэт санагдавч бас Саны хувьд ямар ч аюул занал хийжэл биш ааж. Хүн учраас тэр яг Тиона шиг ямар ч аюулгүй нэг юм. Эльф болох Тиона өөрийг нь хүнтэй зүрсэн тургуйсан. Тиймээс тэр гөрвөл хүмүүс, мэлхий хүмүүс ч бас адилхан харагддаг хэмээн түүнийг шавлна. Хэдийгээр тэд тогтхон ч адилхан биш боловч шүү дээ. Мэлхий хүмүүс, гөрвөл хүмүүс шиг хүн болон эльфүүд бол хоорондоо газар тэнгэр шиг ялгаатай гэдгийг тэр онцлов. Энэ хоёр төрөл зүйл хамтдаа хүүхдтэй ч болж чадахгүй. Тэгэхээр товчондоо энэ хоёр төрөл зүйл ижил төсөөтэй зүйл үгүй бишээ. Юудач басан рав зүгээр нэгэн хэвийн хүн гэж итгэсэн хэвээр байна. Тэр хараагцсан гээд ямар нэгэн санаа хачин юм гэсэн үг биш штэ. За яхоо. Тэр Равагийн хараалыг зүгээр өнгөрөөж болгоч Раваг бүрхэнд итгэдэггүй. Шашингүй үзэрдэн гэдгийг хишгүй өнгөрч чадсангүй. Бас Саны хувьд үүнд ч бас ямар нэгэн асуудал алга. Түүний бодлоор хэн бүхэнд эргэлзэх хэрэг бий. Алхимичид зүгээр ч нэг эргэлзээ зөксгүй. Бурхан байдаггүй гэдэгт бүрэн итгэжтэй байдгийг Тиона онцлов. Тэднийг маргаалтаж хооронд хин нэгэн ахмадыг дуудаж араас нь хэд хэдэн үйлхэн нацаад орчиж байгааг мэдэгдэнэ. Эдгээр завны хурд нь бүрч илүү төвшөөр төрүүлж байв. Бассан хэн болохыг нь мэдхээр ярагчлан тушаар өгсөн ч удахгүй тодорхой болох болтой. Гадаа хамаг чадлаараа хашгирч энэ бол Deep Night далайн дэрэмчид байна гин. Хэдийгээр хүлэг онгоцны хэлбэр нь түүний бүлгийнхтэй адилхүйч тэд үнэндээ өмнө твийн гол хүлэг онгоцнод аж. Адын цаана нь амьгүй арь сандарч байхад Тионе түүний хэлшнийг бодлохоор оройс ажигна. Одоо тэдэнд хийж чадах царын ганц зүйл бол толдох явж юм. Гайхалтай нь Бассан яг энэ боломжийг хүлээж исэн бөгөөд энэ нь Тионе гэхэд гайхшруулв. Тэрээр толдааны үеэр их бүг ашиглаж эдгээр шин зэвсгээ туршиж үзхийг хүсэж байлаа. Ахмадын хүсэлтийг эсэргүүцэж чадахгүй. Тур тэрээр дурамчхан багийнхандаа их богоо биш тийг тушаа. Өөр цагт дайсныхаа талаар сайн мэдэхгүй байсан ч шууд тулж пар төлөж буй. Бассан огтхон ч сандарсангүй. Гөрвөл хүмүүс тайгэр их буунуудаа дайсны зөв тодорхой өнцгөөс чивлэж эхэлнэ. Манай багийнхан ердөө дөрвөн хүлэг онгоцтой бөгөөд тэдний хүндлэн байрлуулж байв. Хүлэг дээрх дайснууд гүнийхэн байх бөгөөд тэд ердөө дөрвөн хүлэг онгоц хараад илүү өчтөж инээжнэ. Дээрэмчдийн өдөртөж чадалтаа маш идэвхтэй байгаа бөгөөд Deep Night бурхнаас үнэлгээ авна гэдэгтэй ипчтэй байна. Манай заннууд эцэст нь хүнхэн байрлалд хүрч хөдөлгөөнгөө зогссон нь дайсны гайхшруулв. Тэднийг айсандаа бууж өгөх гэж байна уу гэж төр зор бадсан ч энэ нь үннээс хол гэдгийг бид бүгд мэднэ. Дайсан тусгал дотор орж ирэнгүүд басан төвчлөх ташаалвч гөрөөл хүмүүс дайсныг их бугаар бөмбөгдөж эхлэв. Их бууны сум тэдгээр загсан мангасуудын нэг шууд онож нүүрийг нь газар дээр нүггүй хийн. Ширүүн бөмбөгд дүргэлжиж хүзүү дээрх мангасуудыг оноход тэд болтыг сатхыг оролдох боловч энэ нь бичгүй зүйл байв. Тэд яг л зөсч буй ногоо шиг зүүн баруунаас хэсэг хэсэг болон тасчулж байлаа. Дайсан эцэст нь урагшаа зогсоосон ч энэ нь төр зурих байв. Дэрэмчдийн ахмад хамаг чадлаараа хашгирч эрчүүдтэй урагшлахыг тушаана. Тэрээр дайснаа энэ зэсгээр дараалан бодож чадахгүй гэдэгт итгэлтэй байлаа. Үүнийг харсан Бассан ч бас эрчүүдтэй дараагийн ээлжинд бэлтгийг тушаа. Одоогийн байдлаар нэг зүйл тодорхой байна. Эдгээр далайн амьтад тэнц тэнэг амьтад биш юм. Нөгөө талаар загснуудын өдөрдөгч суман өндөр зогссоныг хараад өөрийн таамаг зөв байсан баярлна. Тэрээр салаанда улан морьт хоёг тушаа. Гэвч энэ новш Бассаныг хоёр дахь ээлжинд аль хэдийн бэхэн басныг мэдсэнгүү. Түүнийг даш байгаа буулгангууд нөхөд нь их бугаар дахин бөмбөгдөж эхлэв. Сул талын цэнэгш хуцаа ортож араас нь дараашин бод хооронд зай гардаг байна. Тиймээс мэдээж Бассан үнийг аль хэдийн тооцоолж хоёр дахь салааг бэлдсэн байжээ. Дараа нь тэрээр Тионад зай барьж цэнэгших хуцаа хожихыг даалгав. Бассаны гол зорилго их бүү дарыг аюулгүй хүрхэх бөгөөд дэрэмждийг заавал устгах шаардлагагүй байв. Гэвч хэрв тэд араас нь дагсаар байвал Бассан тэднийг устгахад ч бэлэн байлаа. Дэрэмждийн хүлэг дээрх залуус буцаж басхоор тэмцэн. Ахмад өвчлөөсөө төрж болон молчхын тулд амьд өрдсөн бүхнийг даргуулаа барьж чиглэлээ удирдахыг хүсэж байв. Эбрээр зэвсгийн хүч чадлаагаач замнуудыг бүрэн устгах чадахгүй хэвээр байна. Тиймээс хэрв тэд хангалттай
онгортой ортол боломж харна гэдэгт тэр итгэжтэй байлаа. Бассан үнийг хамгаалжээ. Эдгээр амьтад бүрэн хаангүй биш ажээ. Өмнөх их бууны буудал хорц авнуудыг гэмтэхэд хэцүү байсан нь гарцаагүй. Энэ тохиолдолд тэр хамгийн том их буу хашгирахаа шийдэв. Түүний тушааж өгөх гөрөөд хүмүүс дайсныг өст хар том их буу гаргаж ийн. Их бууны ам тэдгээр тэнүүчд рүү чивлэхэд манай хүн гөхөөр даран их бууны самыг тавьж хүжиг онгоцыг ашиглах харахгүй болтол нь том ног гараа. Хүжиг онгоцыг жалаадчихсан нагшнууд живж буй хүлгөөс өсрөхөөс өөр аргагүй төрнө. Энэ хооронд дээр тэнгэрт Небула бүх зүйлийг ажиглан харж байлаа. Тэрээр бас бүрэн сэтгэл хангалуун байх шиг байна. Дээрэмчдийг энэ дөрөв татаж их бууны хүчийг төшөх боломж олгосон нь сайн хэрэг болжээ. Далайн дээрэмчд бараг ямар ч хохирсгүйгээр хөөгдөн одов. Мөн тэдэнд раа байсан тол таршиж бүтлгүйсэн ч тиймч том асуудал үүсгүй байх. Гэхдээ бассан түүний төсөөлж яснаас ч дээр байсныг итгэж хэрэгтэй байх. Түүнийг бүр ур чадвар эзэмсэн байна гэж химэд хүлээ. Түүний шинэ ур чадвар нь ахаа өдөртөвч жанжин байх тухайж. Рограгийн үед тэд стратеги болон тактикийг ашигладаг байв. Гэвч тэр үед байдлыг өөрчлөхийн тулд хов дайчдын чадварт найдах тохиолдол илүү их байсан юм. Гэвч галцсан бие бүснээр тул чадвар стандартлагдсан тул командын систем илүү чухал болсон байна. Небула Бассаныг байгалийн агуу хүчмэд сүрдмээр нэгэн болох хэрэгдэг тэсэн ядан хүлээж байв. Үүний дараа Бассан далайн дэрэмчдийг устгах нууц тушаал хүлээн авав. Тэгээд ердөөний сарын дотор тэрээр өмнөд олж тэргийг байтан дагуулна. Шин дунд баяр астрал эдүрнжээлээ. Бассан дивнэт далайн дэрэмчдийг хөө чадсан ч эндээс шууд явж чадах хэсэгтэй ирэлцэж байна. Өмнөд олчрыг нь дэрэмчдийн нутаг дэсгэр байж чадахч тэд хаа нэгтээ цэргийн төстэй төв байртай байх ёстой. Равагийн сонссноор өмнөд олчрыгийн ойролцоо 2 арал байдаг аж. Тодорхойлбол нэг нь орорын нөгөө нь далтан юм. Ор бол өмнөд олчрогоос баруун зүгт дантай архан арш төр даним руу явж буй дэрэмчдийн бааз орхон ашиглагддаг. Дулан нь түүнээс өмнө зүгт бөгөөд нэлээд зайтай оршдог байна. Энэ нь өмнөд твтэй илүү ойрхон тул дивнэт дэрэмчдийн төв байр бах магадлал өндөр юм. Бассан их буугаар сайн биш хөвцөн хангалттай цэргүүдтэй боловч хүчээ хоёр хуваахад хэцүү тал эхлээд нэрийг нэцлэхээр төлөвж байна. Эхлээд дараа нь танил хоолой сонсогдож аль хэдийн нэгээс олон гараж эзэлсэн гэж мэдэгдэв. Рау гэхэд цочроос нь тэр хүн бол мацдрий байлаа. Тэд хамтдаа алхимж байсан тул бие биенээ сайн мэддэг байв. Бассаны хар зурагч тусахад тийшээ Шимоны арми болох Тарсуудын флот давшиж байгаа нь харагдав. Энэ армийг харсан Бассан генерал Янд цэргүүдэд тулаанд бэлтгэх тушаалыг яригчлан өглөв. Мастери тэдний найрсаг зөвлөлтөй ирсэн гэж тайшруулв. Тэр болон энэхүү Тарсуудын флотын хүсэж буй ганц зүйл бол дасан дэрэмчдийг хортон хөөж харах явдал аж. Мастергийн трачлууд Данежийн хотдооны хүлэг онгоцоор ирсэн тул Астисидчүүд тэднээс сэргийлээгүй нь гайхах зүйл биш байв. Гэвч Дамын Зэвершин цэргүүд ирж байхыг харсан Бассан тавьширх шалтгаан байсангүй. Трачлын генерал Эйжгэр өөрийгөө Севкины генерал Маян хэмээн даруухнаар танилцуулав. Тэрээр тэнд зогсож буй завиудыг хариуцж байгаа тул Бассаныг санаа амар байхыг хүсв. Түүний Данежийн хүлэг онгоцоор ирсэн царийн ганц шалтгаан нь Севкмен дүмэн зөрөө явах хүлэг онгоц байхгүй байсантай холбоотой юм. Үүнээс гадна түүнд Хукрын устай үйл ажиллагаач үүсгэх ямар ч бодол байсангүй. Тэр зүгээр л холбоотон ус болох Даниэлэн далайн дээрэмчдээс олж хохирч байгаа тул туслахыг хүссэн. Тиймээс далайн дээрэмчид шиг гэмт хэрэгтнүүдийг хортон дарах нь хүн бүрийн ашиг сонирхож нийцнэ. Бассан үнийг ойлгож байв. Далайн дээрэмчид саяхнаас Украины өмнөд архипелаг руу нөлөөгөд ирсэн тул Бассан тэдний хүүн гарах шаардлагатай болжээ. Тиймээс генералд хийх зүйл үлдсэнгүй. Түүнд огт өөр мэдээлэл байгаа бололтой. Түүний мэдж байгаа харах Украин хизээч өмнөд архипелагийн газар нутгийг эзэж байгаагүй. Тэнд зөвхөн сойр иргэн шилжих хүмүүс ч амьдардаг. Басан тэднээс татвар хүндэтгэжийг тасралтгүй авч ирсэн тул астануудын бие даасан байдлыг зүгээр хүндэтгэлдэг байснаа сануулав. Эцсийн эцэст Асадаянуудын шүтдэг бурхан бол мөн өдөр шөнийн тэнгэрийн бурхан юм. Гэвч хэрэг генералын санаж байгаагаар бол Асацитчүүдийн шүтдэг байсан бурханы нэр Хукрныхаас өөр байсан билээ. Тэдний бурханы нэр цагаан алд бурхан шиг нэг тиймэрхүү нэртэй байсан. Бассан цагаан алд бурхан бол шөнийн тэнгэртээ ижиж бурхан болохыг баталж үл ойлголтыг ашиглав. Үүнээс гадна энэ баримтыг аж болох хордон бочлохоор гол сүмбэ санвартан аж хэдийн зандаа гарсан даа. Бассан дотроо энэ генералын ирсэн гол зорилгыг онцлохгүй байж чадсангүй. Хэрэг Бассан баг зэрэг хоцорсон бол тэд орорыг оролцуулаад өмнө дарих пешагийг өөрийн нутаг дэсгэрийн нэг хэсэг болгон зарцгаар төлөвлөж байгаас нь бид бас нэг анхаарах зүйл бол Сёкмен энд ирэхдээ Данигийн хүчиг онгоцыг ашигласан нь эдгээр хоёр устан шилсэн байх магадлалыг батж байна. Вистон болон Крампус нэр хөшгөний ард ямар нэгэн зүйл төлөвлөж байгаа болжтэй. Үгээрч зогсохгүй бас сайн бодож байгаагаар Жока. Монгол гомон зэрэг 5 ус бүгд үүнд татагдсан орох магадлалтай байна. Тэд хөхрөнтэй шууд толбохгүй байсан ч өсөлтнөөс зайлсхийж чадахгүй. Эцсийн зорилго бол өмнө твэж чирсэн зам бөгөөд одоогийн байдлаар энэ твийн төлөөх улс орнуудын мөргөлдийн зайлшгүй болоод байна. Дараа нь бүссэн энэ нөхрийг далтан ард руу явахаар төлөвлөж байгаа эсхийг өсөв. Том соёотой залуугийн хариулт тийм гэж харлаа. Шаардлагатай бол тэр бүр цаашаа явахаар төлөвлөж байгаа аж. Үүнийг сонсоод Бассан юм хариулт ирнэ гэдгийг мэдэж байсан мэт баг зэрэг хинэн сүлв. Юудэч тэрээр дараагийн өдөр хүртэл баяр ёслолыг таашаахаар шийджээ. Сякокманы армитай хамт аялал дахин үргэлжлэв. Тэрч байтугай Монголын хүлэг онгоцууд нэгдсэн болох тогтоогдов. Бассан Сокмон болон Монгол хоёр далайн дээрэмчдийг дарсны дараа дуултанд өөрсдийн эрх мэдлийг тогтооно гэд
тэтгэлтэй байсан. Хоёр улс аж ахуйн тохиолдсон байсан бол Кён Додогийн үеж явдаж тиймч таатай санагдсангүй. Тэдний цорын ганц зорилго гадаад улсыг судлах байсан ч тэрээр хэрхэн ийм хэрэг тотгалцснаа ойлгохгүй байв. Үүнээс гадна энэ нь түүний хийх ажил биш байв. Тэр анхнаасаа үнийг зөвшөөрөөгүй ч одоо яах чаргагүй болжээ. Яг энэ зүйл түүний санааг зовоож хайлаа. Бассан шинийн тэнгэр тэднийг гэрээс харж байгааг мэдэрч байв. Гэвч Тианд өдрийн цэрмэр тэнгэр байхад бассан нэг ячтай тоглоом хийж гэн гэж санагджээ. Цааш өгтөө багийн хан далайн дэрэмжтийг орж харсан ч үүнээс ч илүү санаа зовоосон зүйл байлаа. Тэдний зөв чиглэн нэрч буй дэрэмжтийн хүсэг онгоцод үнэхээр тоолж баршгүй болсон байв. Тэрч байтугай небос хүртэл хэлэх үгүй болов. Тэрхүү дэрэмжид яаж ийм болоолаа цовжорч чадсныг тэр огтхон ч ойлгосонгүй. Мөн дайсныг тандан садлахыг зөвшөөрөхгүй байгаа тэрхүү тэнгэрчийг хязгаарч нь юу вэ? Энэ нь дайсны төвшин хамгийн багадаа 19 байхад л боломжтой юм. Үүнээс гадна Небула далайн дэрэмжтийн хөдөлгөөнч бас хачин байгааг анзаарчээ. Зүгээр хартаа. Энэхүү дээрээс харуулсан дүр зургийн далайн дэрэмжид дайснуудаас хэр хулцай барьж байгааг харуулж байна. Тэдний хооронд энэхүү аврах том хоосон зай нөрх шиг харагдчихэв. Тиймээс Небула басан тэнгэрийг ичлэл тэсгээж болгоомжтой дахыг санаалав. Босон нөхцөл байдал яарчтай байгааг анхаарч хүмүүстэй завны хортыг сайруулахыг тушаав. Энэ хооронд генерал Хордгинд буурсан хаж байлаа. Цэргүүдийн нэг нь Украины завнууд хордоо сааруулж байгааг мэдгэв. Энэ тэнэр Тростын генерал үүнийг бас сайн сонирхогчийн алхам гэж үзв. Түүний бодлоор басан дайсны тооноос айж өөр зүйл төзөөлөх цаг хожихыг хичээж байгаа бололтой. Ингээд генералын шанал хөдөлж дайсанд хамгийн түрүүнд цохиж өгөхөөр шийджээ. Гэвч тэр шийдвэр нь ямар тэнэг байсныг ухаарахад тэн чих цаг хугацаа ороогүй юм. Уснаас аврах том тэнтрүүж гарч ирсэн нь хүзэг онгоцуудыг одоо мэд харагдуулв. Энэ бас Кракен байлаа. Түүний тэнтрүүжийн нэг цохилт нь олон трал цэргүүдийг устгаж асрыг хөхөр зочруулв. Төвдөдлгүй бүхэж бүтэн хүзэг онгоц тэнтрүүлд ороогдож тэрхүү аврах тэнтрүүлүүдээр бомб салдан сүрч байв. Небула үнийг урьдчилан тамагчжсэн тул гинтхэн нэрчлэлтэй ижгэсэн байжээ. Өсний гүнзүү харуулж энэхүү аврах тэнтрүүлж мангас харагдана. Энэ нь үнэхээр аврах там бөгөөд Небула үнийг дор хаяж 500 м гэж тооцоолжээ. Тэр амтан хагас километр урт байв. Азар Небулагийн түргэн сэтгэх чадвар нь түүний багийн хнийг дэмий өргөжлөж савж чаджээ. Крампус траллуудын хүзэг онгоцууд сүрч бүх цавхтыг өөрөө хүжээж авч байгаа нь мэдээж таалагдсангүй. Тэрээр Небулаг өөрт нь эрт сануулаагүй буруу тосон ч манай хүн уучлалт гуйж яжиг зөөлөв. Тэр өөрөө ч маш богино хугацааны өмнө мэдсэн тул цаг тухайд нь анхаарч амжаагүй аж. Гэвч Крампус үүнд итгэсэнгүй. Тэр маш нухацтай байв. Энэ бүхэн Небулагийн төлөвлөгөөний хэсэг байсан гэж тэр үзжээ. Манай хүний хариулт дахиад хിവэр өгдөг. Кракен бол ямар ч соёл иргэншлийн хяналтаас гадуурх бие даасан амтан болохон тавтавд. Өөрөөр хэлбэл хэрэг биш төс Кракен гүнийхний ч өршөөхгүй гэсэн үг. Энэ нь гүнийхэнд гашуулсан байх магадaltaй. Небула дүүрнийг тамаг байлаа. Кракен нь мөн тэрхүү эртний бозромоогийн нэг хэсэг тул магадгүй гүнийхэн мөнтэй хамтран амьдрах харилцаатай байж болох юм. Небула гүнийхний ихний гинтийн дайралтын талаар Крампус цаг тухайд нь анхааруулж чадаагүй ч энэ удаад гүнийхэн гадаргуу дээр гарч 92 дахь дайралтаа хийх гэж байгааг урьдчилан анхааруулв. Гүнийхэн Кракений тэмдрүүлүүдийн дундаас тавчлах болно. Энэхүү хэлдэг үйлдлийн хариуд Крампус ч мөн өгөөмөр зан гаргаж эдгээр амьтдын хийх гэж буй 3 дахь дайралтын талаар Небулад харуулахаа шийджээ. 3 дахь талайн дэрэмжтийн флот аж ахуйн хөдөлгөөнд орсон нь тодорхой болов. Тэд Кракений уур хижингээс хэнийг ч завтаалахгүй тул тэдний хүзэг онгоцуудыг өргөдөхийг орчдож байгаа бололтой. Крампус энэ дайралтыг сөрөхийн тулд Небулаас зөвлөгөө өгсөв. Манай хүн зүгээр хандрагчаа дааж гинж Крампус зөвлөгөө хэрэгтэй байгаа эсэхэд эргэлзэв. Эцсийн эцэст Крампус нууж исэн зүйлээ ашиглахад хангалттай. Гэвч тэр нь юу болохыг мэдхээс өмнө бид Кракений балхаар хүзэг онгоц живж байгааг харах болно. Кракен хүзэг онгоцыг хэсэг болгон бүтгэж хооронд Маздарич бас чадах бүхнээ хийж байлаа. Түүнийг тойрог зөрч байх үед түн дээр аврах том хадны хилтерхий өнөв. Хадыг холдуулсны дараа тэрээр инхүү хачин шившгийн таргийг зурж дуусгав. Гэвч энэ нь түүний ажилд тэнч тус болохгүй ах гэж тэр айж байлаа. Түүнийг тойрог зурж дуусгахдаа зэрэгцэн генералч бас хувь тавилан гардуу төгсөн мэт хүрсэн ирэв. Тэрээр Мастергийн сүүлийн үед бэлтгэжсэн гайхамшигыг өөрийн биеэр гэрчлэх хүн дагуулна. Мастери юу хийх гэж байгааг огт мэдэхгүй байсан тул юу ч мэдэхгүй генерал гэрчлэгч тархийн талаар тодруулах гэсэн. Мастери өөрийн хийх гэж буй зүйл нь Сойны хаан дэрмалан түүнийг хөөсөлсөн шалпаан болохыг илчилв. Энэ нь бас хаан түүнийг өмнөд тэнгис рүү илгээсэн бөгөөд генерал анхнаасаа түүнийг хайж исэн шалпаан байлаа. Тэрхүү шалтгаан нь мэдээж шийдэв. Ямар нэгэн гайхамшигтай зүйл хийхээс өмнө Мастери өөрсдийнх нь хүзэг онгоцноос 300 алхмын зайд байгаа хүзэг онгоцуудын талаар асуув. Тэнд ойролцоогоор 10 хүзэг онгоц байна. Тэдгээрийн ихэнх нь троллуудаас бүрдэх боловч ижихүүд концерт мэл хүмүүс хопкопнууд усан сатар суудч бас бий. Боолууд нь холимог бүжигт тул тодорхой тоог хэлэхэд хэцүү байна. Мэдээж тэдний дунд гаруудч бас бий гэж Мастери хэлв. Намайг харахад Мастери ямар нэгэн телепорт хийх ч үзүү хэрэглэж гэж байгаа бололтой. Би дутхгүй аш мэдэх болно. Яг одоо түнд анхаачлаа төвлөрүүлэх баг зэрэг хугацаа хэрэгтэй байна. Тэрээр энэхүү сараацсан бичгийг уншиж эхлэхэд нэгэн хачин шид үржиж эхлэв. Түүнийг тэрхүү зүйлийг уншиж дуусмагц нэгэн гайхамшиг төхөв. 8-ачны тэмдрүүл тэр чигтээ тасгүлдчихлөө. Тэр нь цорох үед мөсөн хилтерхийнүүд дээрээс
Дэвис Бораме тасгарч ирсэн. Нөхцөж байдлыг ухаарсан хөдөг онгоцон дээрх бүх хүмүүс мэж гайхаж цацашлаа. Тэдний эргэн тойрон дах талаа тэр чихтэй тасгалсан байв. Тэрч байтугай дайснууд нь хүртэл бүгд хүлдэжжээ. Шившрэг уншихаас өмнө гаруудагийн сан жамцсан хүмүүс ганцаараа хүлдэжгүй үлджээ. Генералын дуртай гүн нэмэрт бол оркууд бүгд хүрсэн байлаа. Гадаа хүтэн байгаа ч генералын хамаг хөлсөн цовж байна. Эзэн хаан яагаад энэ залууг өөрийн өдөрч цогдороо хойг тийм их хүсэж байсныг тэр эцэст нь ойлгов. Шившрийн амжилттай унсны дараа бүргэд маш их сэтгэл хангалуун байлаа. Тэрээр бурхан дээрээс өөрийг нь харж байгааг мэдэрсэн мэт тэнгэр ууж шитнэ. Гайхалтай нь түүний зүүн савин тэнч буруу байсангүй. Манай хүнч бас цаг хугацааг хөлдөөдөг энэ хүү шидийг биеэр хараад үнэхээр биширч байна. Энэ нь Крампусын нууж исэн хөзөр бочтой. Гэхдээ Небула яагаад бүргэд олон шиднээс заавал үүнийг сонгосныг гайхаж байна. Би дутхгүй үүнийг олж мэдэх байх. Хэсэг хугацааны дараа манай багийнхан аяллаа дахин эхлүүлж байгаа харагдана. Басан дөнгөж сая харсан шидтэй гайхан биширсэж байв. Кракенийг эс тооцоор далаан дээрэмчид өөрсдийнхөө үнэхээр хүчтэй байсан. Хэрв гаруудагийн шид байгаагүй бол энэ яш хот маш хэцүү талаанд ах байлаа. Шидний ачаар Кракенийг амархан шийдэж, Дани болон Минжийн хүлэг онгоцод нэгдэн тэр навснуудыг хүүн гаргаж чадав. Хэрв тгээгүй бол фортууд тарж батран асрыг хөхөр самсах байсан юм. Сейкен нууж исэн шиднийхээ хүчийг ил болгосонтой шин твийн хилээр автоо. Энэ хүчээр далайлхан давуу байдлаа хадгалахыг хичээх болно. Гэсэн ч гүн харанхуй хүчиг баатар дээрэмчид ганцхан яривчийн дараа бууж өгөхгүй гэдэгт бассан хэвчтэй байна. Мөн тэдний ард байгаа хүмүүс сарны хэмжээний хүчин чадaltaй бол тэдэнд асрыг хүн хүч байгаа нь ойлгомжтой. Харуужийн цэрэг түн хөдөлгөөн ойрцоо далтан ард харагдаж байгааг мэдээлв. Гэвч осны дараас ямар нэгэн зүйл маш хурдтайгаар ойртон ирж байна. Басан тэдэнд ямар төрлийн аюул занс хийж байгааг тодорхой мэдхийг хүсв. Дараа нь харуужийн харсан зүйл түүнийг хийх үгүй болгожээ. Түүний хариу үйлдэл нь яг л нэстэр загас шиг огт төсөөлөөгүй зүйлийг харсан мэт байв. Гэвч түүний харж буй зүйлний шууд тухаараа дээрээ загасчин унсан нэстэр загаснууд байлаа. Загаснууд уснаас гарч ирмэгц загасчид генерал алдрын цэргүүдлүүд ариу. Эхний дайралтаар загасчин бүр өөрсдийн үзүртэй жадаараа нэг цэргийг алж чаджээ. Үйл явц улам эрчимжиж, эрзэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзэхийг хүсвэл дэргэцэн дэх төрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг таны даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувг лумын заавал бүртгүүлээрэй.